Лагсаран Лиховойны нэрэмжит хүүхдийн урлагийн 1-р сургууль бол өнгөрсөн зууны 1920-ад онд тавигдсан уламжлалыг хадгалан үргэлжлүүлэгч нь билээ. Энд ирээдүйн урлагийн одод төрөн гарч цэцэглэн хөгждөг жинхэнэ авьяасын уурхай юм. Би хөгжмөн сургуультай хайртай. Учир нь энэ сургуулиа надад янз бүрийн уралдаанд оролцож, өөрийгөө хөгжүүлэх боломжийг өгсөн. Ирээдүйд алдартай хүн болох нь миний зорилго. Манай сургуулийн дуучин Лиховойны нэрэмжит. Мөн манай сургуульд маш сайн багш нар ажилладаг. Лиховойны нэрэмжит урлагийн сургууль үндэсний урлагийг хүүхэд өсвөр үеийнхэнд илүү ойр болгохыг зорин академик сургалтыг амьд соёлын практиктай холбож байна. Та бүхэнд хүрсэн амжилтаараа зогсолгүй урагш тэмүүлж, суралцаж, мэдлэгээ тэлж, шинэ бүтээлч төслүүдийг хэрэгжүүлэхийг хүсье. Шинэ ялалт, шинэ амжилт хүсье. Тоглолтын нэр шигээ уламжлалаа хадгалж, шинэ оддыг асаагаарай. Баярын мэнд хүргэе. Танай урлагийн сургууль олон үеийг хүмүүжүүлсэн. Танай багш нарын хүч хөдөлмөрийн ачаар олон зуун од төрөн гарчээ. Энэ баярт өдөр соёлын тэнгэрт хүүхдийн урлагийн сургуулийн оддын чуулбар жил бүр улам олон шинэ оддыг асаадаг. Бүгдийг нь гэрэлтэн тодорхойг хүсгэнийрөө. Эрхэм хамт олон сурагчдаа сургуулийн 90 жилийн ан баярын мэндийг хүргэе. Нийтдээ уг тоглолтод сургуулийн бараг 300 гаруй сурагч оролцож, 3 оркестр, 1 зэрэг хамтран тоглолоо. Бид бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ та бүхний өмнө тоглож байна. Үүнд удаан хугацаанд бэлтгэсэн. Мөн манай сургууль урт түүхтэй учраас энэ нь бидэнд маш том хариуцлага болдог. Өнөөдөр танхимд хүрэлцэн ирсэн бүх хүнд, төгсөгчид, зочид, эцэг эхчүүдэд бид маш их баярлаж байна. Гэхдээ хамгийн халуун үгсээ Ахмад багш нартаа зориулахыг хүсэж байна. Та бүхэнд гүн хүндэтгэл илэрхийлье. Эрүүлэнх, амьдралтай сайн сайхан байг. Үзэгчид морин хурын намуухан аялгүй, уянгалаг бүжгээс эхлээд оркестр найрал дууныг гүйцэтгэсэн сонгодог болон орчин үеийн бүтээлүүдийг багтаасан олон талт тоглолтыг үзэж сонирхлоо. Байгаль нуурт 170 гаруй хүн гүйлтийн тэмцээнд хүчээ сорхоор иржээ. Орос, Беларусь, Казахстан, Испани зэрэг орноос оролцогчид хүрэлцэн ирсэн байна. Тэдний төр байр нь Ангасолк хүүхдийн цэцлэн байв. Эхлэхийн өмнө оролцогчид орчноос судлан мөсөн усанд сэлж хоорондоо танилцсан. Ингээд дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсийг татсан хүсэл хүлээсэн гараа эхэллээ. 4, 3, 2, 1, ура! Гараа болон барайны цэг нь Старая Ангасолка тосхон. Оролцогчид 10 км-ийн зайг туулсан. Мөн 21 км-ийн зайд үүгч боломжтой байв. Тэр зайд нуурын нөгөө эрэг дээр байрлах хяналтын цэг дээр заавал бүртгүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл оролцогчид байгаль нуурыг бараг бүгд нь гатлан үүх даалгавартай байлаа. Би энэ гүйлтэд анхудаа оролцож байна. Байгаль нуурт ч анхудаа ирж байна. Нэгэн мөчөд би дахиад энд ирэх хэрэгтэй шүү гэж бодсоо. Өнөөдөр байгаль нуураа биднийг ийм сайхан цаг агаараар өгсөнд баярлалаа. Салхич байсангүй, хэд хүйтэн жаварж байсангүй. Бүх зүйл үнэхээр таатай байлаа. Хүүхдэж маш сайхан байсан. Би Москва мужийн Пушкин хотоос ирсэн. Бүх зүйл гайхалтай байна. Арга хэмжээ үнэхээр сайхан боллоо. Би энд хэдэн жилийн турш ирж байна. Хүмүүсийн энд ирдэг хамгийн гол шалтгаан нь сэтгэл хөдлөл, байгалийн үзмж, бас гайхамшигтай уур амьсгал гэж боддоо. Барайнд орсон бүх оролцогчдод медаль гардуулдаг. Харин эрэгтэй эмэгтэй англилд хамгийн хурдан гүйсэн тамирчныг тусад нь шагнана. Төгс ялагчид цом гардуулдаг. 4 сарын турш Лөөрчид Житаа хотын 70 настай эмэгтэйгээс мөнгө залилж байжээ. Бүх зүйл гос услуги буюу төрийн үйлчилгээний хаяг хакердуулсан гэх худал мэдгдлээс эхэлсэн байна. Тэтгэврийн эмэгтэй мессеж дээрх дугаараар холбогдсны дараа түүнд алан хядагчдыг санхүүжүүлсэн гэх эрүүгийн хариуцлагын талаар айлган сүрдүүлсэн олон арган дуудлага иржээ. Дарамтанд ор тэр зээл авч Лөөрчдөд 2 сая гаруй өрөвл шилжүүлсэн байна. Мөн үйл таних хүмүүс байрын худалдах итгэм
шүмжлэлтэй болсон гэх шалтак хэлж, үл хөдлөх хөрөнгөө яаралтай зарж, мөнгийг нь аюулгүй дансанд хадгалах хэрэгтэй гэж итгүүлжээ. Ингээд эмэгтэй Яран үл хөдлөх хөрөнгийн зуурчлагчдад хандсан байна. Эмэгтэй луурчдын нөлөөнд орсныг би удалгүй ойлгосон. Яаж ойлгосон бэ гэвэл үнийн огцон бууралтын талаар янз бүрийн дуудлага ирж эхэлсэн. Байрыг маш хурдан зарах гэж байсан. Би түүний ойр дотны хүмүүс хамаатан садны утсыг олж мэдхийг хичээсэн. Харин үйлчлүүлэгч маань хинд ч юу ч хэлээгүй. Хинтэй ч холбоо бариагүй гэсэн. Хилцлийг цуцалж чаджээ. Наталья болсон явдлыг цагдаад мэдгдсэн бөгөөд хэргийг хууль сахиулах байгууллагууд шалгаж эхэлсэн байна. Санаж яваарай. Ямар ч аюулгүй данс таны мөнгийг хамгаалахгүй. Зөвхөн таны сонор сэрэмжил хамгаална. Хадгаламжаа хамгаалж ойр дотныхондоо ялангуяа өндөр настай төрөл саадандаа анхааруулж байгаарай. Өөрийгөө болон ойр дотныхноо ловерчдаас хамгаалахын тулд энгийн дүрмийг баримтлах хэрэгтэй. Эргэлзээтэй мессеж нээхгүй байх, сэжигтэй холбоос дээр дарахгүй байх, танихгүй утасны дугаард хариу өгөхгүй байх хэрэгтэй. Мөн хууль сахиулах байгууллагууд хязгаарч гар утсаар холбоо барьдаггүй. Тэр тусмаа мессенжер болон нийгмийн сүлжээгээр залгадаггүй гэдгийг санаарай. Гродивоковын нэрмжид Халимгийн улсын их сургууль орчин үеийн хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд шуурхай хариу үзүүлсээр байна. Их сургуулийн эрдмийн зөвлөлийн хуралдаанаар 5 шинэ боловсролын хөтөлбөр нээх шийдвэр гаргажээ. Эдгээр нь эдийн засаг, технологи, нийгмийн салбарын орчин үеийн чиг хандлагыг харгалзан боловсруулагджээ. Харин шинэ чиглэлүүд нь төгсөгчдөд зөвхөн бүгд найрамдах улсад төдийгүй тэрнээс цааш эрэлттэй мэргэжилтэн болох боломж олгоно. Үйлдвэрийн аюулгүй байдал хөтөлбөрийн оюутнуудад нэг дор 2 мэргэжил олгох боломжтой гин. Энд экологийн аюулгүй байдлын мэргэжилтэн болон хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн орно. Эдгээр мэргэжилтнүүд томоохон үйлдвэрийн байгууллага болон агро холдингуудад зайлшгүй хэрэгтэй боловсон хүчин болно гэв. Хотын өнгө төрхийг өөрчлөхийг хүсдэг хүмүүст орчны дизайн ба архитектурын орон зай чиглэл нээгдэнэ. Мөн мэдээллийн аналитик ба педагогик дизайн хөтөлбөр бий болно. Нийгмийн чиглэлийн салбарт нийгмийн орчин дахь практик сэтгэл судлал ба медитац чиглэл нэмэгдэнэ. Ирээдүйн удирдах ажилтнуудад зориулан төрийн алба ба бизнесийн баримт бичгийн удирдлага хөтөлбөр батлагдсан байна. Их сургуулийн удирдлагын хэлснээр шинэ сургалтын чиглэлүүд нь төрлөх нутгаас явахгүйгээр чанартай орчин үеийн боловсрол эзэмшихийг хүссэн залуусыг татах чухал төвүүд болно гэв. Бүх Оросын алс дорнод адал явдлын нутаг уралдаан шинэ дэд амжилтуудыг тогтоосоор байна. 3 дахь улиралд шүүгчдийн шүүлтэд Орос орны янз бүрийн бүс нутгаас ирсэн 900 гаруй бүтээл хүргэгдсэн нь өнгөрсөн жилийнхээс нэг дахин их тоо юм байна. Гэхдээ гол шаардлага нь бүх кино алс дорнодод хийсэн аялын тухай байх ёстой гинэ. Бидний хувьд кино бүр чухал. Гэхдээ хамгийн гол нь тэдгээр бүтээлүүдийн цаана байгаа аяллууд юм. Хүн эх орнороо алс дорноор аялж явахдаа эх орноо хайрлах, шинэ удсыг өөртөө нээдэг. Якутаас бүгд найрамдах улсаар хийсэн аяллаа тухай 50 кино уралдаанд илгэээгдэжээ. Гэвч тэдгээрээс аль нь ч финалд шалгарсангүй. Гэсэн ч манай бүс нутаг баяр ёслолд өөрийн төлөөлөлтөй байлаа. Усан аялал номинацид Сергей Марченко энд заавал ирэх хэрэгтэй нэртэй Амга голоор хийсэн аяллаа тухай киногоороо 2 дугаар байр эзэлсэн юм. Амгаа бол бидний хүлээлтээс давсан. Би тентхийн байгаль, цөөн хүн амьдардаг онцлогийг харуулах хичээсэн юм. Энэ аялалд бид сайн бэлтгэсэн. Би Алдан голын сав газрын хадны зураг гэдэг ном авч уншсан, хадны зургийг хайж явсан. Мөн Якутийн голууд гэдэг ном ч худалдаж явсан. Аялалд бэлтгэх нь миний хуучин дадал юм а. Уралдааны гран-при шагналыг Марина Галькина хүртжээ. Тэрээр Жукоткийн тухай туундарт ганцаараа 700 км-ийн зам киноныхаа төлөө 3 сая рублийн шагнал авсан байна. Түүний зоригийг үзэгчид болон шүүгчид өндрөөр үнэлжээ. Сонирхуулахад шагнал гардуулах үеэр Марина дараагийн аялын маршрутаа аль хэдийн зарлжээ. Тэр нь Якутээр дамжин өнгөрөх аялал байх юм гэнэ. Хаашаа явах гэж байна? Якут руу? Тэнд юу байна?
Якутад бүх зүйл бий. Тэнд уулс, ой, түүндэр, бугчид, заасар баялаг голууд, онгон байгаль бий. Үнэхээр гайхалтай. Аялал судлахад хангалттай орон зай бий. Эх орны хамгаалагчдын жилд уг уралдааны хүрээнд ялалтын жимээр гэсэн тусгай номинац бий болгожээ. Алс дорнод болон Арктикийн байлдааны алдрын газруудаар хийсэн аяллаа тухай кинонуудыг энэ төрөлд хүлээн авсан байна. Энэ төрөлд Сахалинаас оролцогч төрөлжээ. Харин шинэ адал явдалт аялагчдын нэрсийг бид эх жил л мэдэх болно. Уралдааны дөрөвдөх улирал удахгүй эхэлнэ. Хятадын зүүн хэсгийн Янжоо хотод эртнээс уламжлагдсан ирсэн нэгэн гар урлал бий. Өнөөдөр энэ уламжлалын тухай дэлхийн олон оронд мэддэг болсон. Мэдээж Янжоочуудын шарсан будаа эсвэл их сувг шиг алдартай биш ч энэ уламжлалт үйлдвэрлэл дэлхийд таярах хүүхдүүдэд сая инээмсэглэл бэлгэлдэг. Гялалтсан ганц эвэрт бол манай компанийн онцгой тоглоом. Түүний өрмөц дизайн буюу эргүүлэхэд өөр өнгө гарч ирдэг тусгай гялалтсан паятаг ашигласнараа дэлхийн нийгмийн сүлжээнд маш хурдан алдартай болсон. Ганц эвэрт цуврал Хятадд тун алдартай болсон тул тус компани Янжоогийн соёл болон хоолны онцлогт зориулсан шинэ тоглоомуудын цуглуулга гаргажээ. Эдгээр дурсгалын зүйлс нь залуучуудын дунд сэтгэл хөдлөлийн бэлэг гэсэн нэр хүндийг хурдан олсон байна. Тус компани өнгөрсөн хавар дотоодын зах зээл дэх амжилтад тулгуурлан шинэ цуглуулга танилцуулан олон улсын зах зээл гаргасан нь компанийн хувьд томоохон дэвшил олжээ. Манай компанийн өөрчлөлтийн жинхэнэ шалтгаан бол хяналт. Илүү тодорхой ярил хяналтгүй байдал байлаа. Өмнө нь бид бусдын оюуны өмчөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж захиалгаар ажилладаг байсан. Ингэж ажиллах үед бидэнд нөлөөлөх боломж байгаагүй. Хэр үйлчлүүлэгч өөр үйлдвэрлэгч рүү явбал бид юу ч үгүй үлддэг байлаа. Энэ эмзэг байдал нэг зүйлийг ойлгуулсан. Бизнес болон салбарын хувьд өөрийн брендийг бий болгох нь цорын ганц зөв зам байжээ. Жинхэнэ өөрмөц бүтээгдэхүүн бүтээх амаргүй. Гэсэн ч тус компани имүүнийг хийж чадсан. Магадгүй орон нутгийн хөгжсөн үйлдвэрлэл нөлөөлсөн байх. Эсвэл хүмүүс зүгээр л эдгэр хөөрхөн дөрүүдэд дурлсан байж мэдэх юм. Ямар ч тач дөрвөлжин найзууд нэртэй тоглоомын цуврал худалдаанд гарснаас хойш ердөө 1 сарын дараа олон эерэг үнэлгээ авчээ. Бид энэ брендийг анх Гуадууны кантоны ярмаг дээр танилцуулахад худалдан авагчид манай лангуун дээр ирээд энэ юу вэ гэж асууж байсан. Бид тэдэнд энэ бол дөрвөлжин найзууд нэртэй манай өөрийн брэнд ердөө сарын өмнө гаргасан гэж тайлбарласан. Хүн бүр маш их сонирхож ийм зүйл хизээж харж байгаагүй гэж хэлж байсан. Ярамгийн дараа нэг үйлчлүүлэгч 16800 ширхгийг захиалсан. Энэ бол үнэхээр том захиалга байсан. Дараа нь тэр илүү их хэмжээтэй 2 дахь захиалга өгсөн. Өнөөдөр тус компани жилийн борлуулалтын хэмжээ 8.5 сая Америк доллараас давна гэсэн хүлээлттэй байна. Экспортын гол зах зээл нь зүүн өмнөд Азийн орнууд байхжээ. Орон нутгийн эрх баригчид үйлдвэрлэлийг шинжлэх, зөөлөн тоглоомын салбарыг хөгжүүлэх, дэлхийн зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх бодлого хэрэгжүүлж байна. Хятадд үйлдвэрлэв гэдгээс Хятадд бүтээгдэв гэсэн шат руу шилжихийн хэрээр эдгээр зөөлөн тоглоом зөвхөн дур булаан байхаас гадна шинэ утга агуулгатай болж байна. Өөрөөр хэлбэл Хятад улс зүгээр нэг үйлдвэрлэгч бус дэлхийн шинэ чиг хандлагыг бүтээгч болж байна. Ухаалаг хиймэл оюун, ухаалаг ирээдүй. Ийм урайндор Шанхай шинэ олон улсын экспо төвд аж ахуйн техник, электроникийн 34 дахь дэлхийн үзэсгэлэн болж байна. Шарах шүгээг нэ. DeepSeek нэртэй хятадын хиймэл оюунт агент суйрлуулсан шарах шүгэн зөвхөн дуугар хаалга нэхээс илүү олон боломжтой. Жишээ нь таны хөрөгчин тодорхой орц найрлага байгаад түүгээр хоол хийхийг хүсвэл та зөвлөгөө асууж болно. Шарах шүгэ танд жор санал болгож дараа нь тохиргоог өөрөө хийж бүх процессыг хянах юм а. Bosch болон Siemens брендийн павильонд тавигдсан бараг бүх төхөөрөмж хиймэл оюун ухаан ашиглаж байна. Германы аж ахуйн техникийн үйлдвэрлэгчид ийм бүтээгдэхүүн Хятадын зах зээлд мундаг ирээдүйтэй гэж үзжээ. Мөн Хятадын хэрэглэгчдийн хиймэл оюунд хандах хандлага илүү төлөвшөж байна гэж бодож байна. Та одоо илүү ухаалаг, сонголттой болсон. Тэд та үнийг зарлж байгаа нь сайн. Гэхдээ энэ надад яг ямар ашигтай вэ гэж асуудаг. Бид хэрэглэгчдэд яг үүнийг л тайлбарлах ёстой.
Хятадын үйлдвэрлэгчид ч мөн адил бодож байгааг нь Сужоу хотод төвтэй Navi компани 5 жилийн дотор ухаалаг микромобилити салбарын хамгийн хурдан өсөж байгаа брэнд болжээ. Одоо Европт дээд зэрэглэлийн цахилгаан скутерийн борлуулалтаараа эхний 3-т багтдаг байна. Дараагийн алхам нь босоо тэнхлэгээр хөөрч буудаг цахилгаан нисэх төхөөрөмжүүд байх юм. Бид эдгээр бүтээн байгуулалтад хиймэл оюун ухааныг анхнаас нь ашигласан. Нэгдүгээр хиймэл оюуны алгоритмууд хөдөлгүүрийн үр ашиг хамгийн дээд хэмжээнд хүрэхэд тусалдаг. Хоёрдугаарт бид хиймэл оюуныг дизайнд ашигласнаар хөгжүүлэлтийн хугацааг мэдэгдэхүйц богиносгосон. Энэ жил аж ахуйн техник электроникийн дэлхийн үзэсгэлэн Шанхайд 24 хөл бөмбөгийн талбайтай тэмцэх нийт талбай бүхий 2 том талбайд болж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс 1200 орчим компани бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Зохион байгуулагчдын тооцоогоор 4 өдрийн турш үргэлжлэх Экспог 2000 гаруй хүн үзэхжээ.